хурдны морь, уяаны эрдэм, өв соёлын үн цэнийг үеийн үед тээж ирсэн уяачдын ариун гал голомт бол Төв аймаг билээ. Тэрхүү уламжлалыг тэн адууны тэнгэртээ ойр амьдарч ирсэн Төв аймгийн морин спорт уяачдын холбоо байгуулагдсанаас хойш даруй 30 жил үлрэн өнгөрчээ. Энэ хугацаанд тус холбоо морин спортын хөгжөлд үнэтэй хөв нэмэр оруулж, уяачдын ур чадвар, ёс жаяг, залгамж халааг бэхжүүлэн ирсэн бахархалт түүхийг бүтээсэн юм. Энэхүү гал голомтыг бадраан асааж, морин спортын хөгжлийн эхлэлийг тавьсан Төв аймгийн морин спорт уяачдын холбооны анхны тэргүүнтэй хийсэн дурсамжид ярилцлагыг хүргэж байна. Намайг Далхсрынгийн Пүрэвсрэн гэдэг Төв аймгийн уяачдын холбооны тэргүүнээр 1996-аас 2012 онд ажилласан. Төв аймгийн морин спорт уяачдын холбоо анх 1996 оны 5 сарын 18-ны өдөр 27 сумдынхаа морин дуртай уяач төлөөлөгчдийг бүрэлдэхүүнтэйгээр аймгийн төвдөө авчирч хуралдаж анхныхаа хуралдааныг хийсэн байдгийг. Энэ анхны хуралдаанд Монголын морин спорт уяачдын холбооны анхны ерөнхийлөгч Г. Фунцэг Балжир, анхны ерөнхий нарийн бичгийн дарга хурдан морь судлаач доктор А. Баярмганага, Монгол улсын тод манлаа уяач Даваа Хугаа, Монгол тод манлаа уяач Онон, за тэгээд хурдан морь судлаач Эл Хэнчааху, за тэгээд аймгийн улсын алдарт уяач Ганжуурийн Сунди, Дорноо Сунди, Навааны Одсрын Жаминдарж, бусад Цэрэн Жамцгаа, Даваасрангуй гэдэг олон тэр үеийн аймгийн сумын уяачид, сумдын зарим дарга нар бүрэлдэхүүнтэйгээр анхны үүсгэн санаачилсан хурдыг бол хийсэн байдгийг. Тус хуралдаанаар миний хоёр асуудлыг тавьж хэлэлцүүлсэн. За нэгдүгээрт нь бол уяачдын өмнө тулгамдсан асуудал цааш дах арга хэмжээний тухай гэсэн илтгэлийг тавьж хэлэлцүүлсэн. Мөн хоёрдугаарт нь аймгийнхаа морин спорт уяачдын холбооны ажиллах зөрмийн төслийг тэр ордын төлөөлөгчтэй хэлэлцүүлж ингэж батлуулсан. Мөн 3 дугаарт нь аймгийн морин спорт уяачдын холбооны тэргүүлэгчид тэргүүнийг сонгох гэсэн энэ 3 асуудлыг хэлэлцснээр анхны морин спортын аймгийн морин спорт уяачдын холбоо үүсгэн байгуулагдаад өнөөдөр 30 жил болсон нь бол олон жилийн түүхийг ардаа орхисон байна. За энд бол үнэхээр тэр үед 90 хэдэн онд чинь Монгол орон даяар зах зээлийн эдийн засгийг ардчилсан зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжиж наад хүн болгон наадам хийдэг, сум айл гэр үсний найр бүхэл газар наадам хийдэг, хурдан морины уралдаан гэдэг маань 93 наадмын нэг төрөл үндэсний өв соёлыг тээгч боловч тухайн үедээ бол амигсан гараагүй наадам хийсээсээ болоод нэлээд их эрсдлүүдийг үүрсэн дүрм журам байхгүй хэн санаачилсан наадам хийдэг байсан. За энийг л олон журмлах нэгдүгээрт нь уяачдын хөдөлмөрийн үнэлгээ гэж ийм зорилтыг тавьсан. Хоёрт нь хүүхдийн эрхшгийг хамгаалах, гуравдугаарт нь морь бодлоон тулдаг асуудал их гарсан. Морины бай шагналыг гэж бол их тааруухан. За тэгээ морин уралдахад уралдааны дүрм журам, хууль дүрм байхгүй. Ийм олон бэрхшээлтэй асуудал тулгарч хүүхдийн даатгалаас ихтэй хүүхэд мориноос унах энэ мэтлэгийн олон тулгамдсан асуудлуудыг бид бүгдээрээ уяачдынхаа санал хүсэлтийг хүлээж авч хэлэлцүүлээд тавьж хойш тавих зорилттой өнөөдөр тодорхойлон гэж ажилласан байдаг. Мөн аймгийн төв 100 мод сум буюу Төв аймаг 10 жил тутам наадмаа хийдэг. Ерөөсөө наадам хийдэггүй байсан. Энэ маань бас манай уяачид моридон хөтөөд улсын наадам руу явдаг байсан. Энийг боловж аймагтаа наадмыг саналыг тэндээс гаргаж аймгийн засаг дарга, тухайн үеийн засаг дарга эсвэл саналын бичиг тэр хуралдаанаас гарч өргөх бичиг барьж тэгээд шийдвэр гаргуулж аймгийн баяр наадмыг 1996 оноос нэг сунгааныг дамжуулж сунгааны тохиолдуулан хийснээр аймгийн наадам анх хийсэн түүхтэй байдаг. Тэгээ энэгээр бол Төв аймгийн уяачид аймагтаа морь уралдуулж
одоо аймгийн алдарт туяач, сумын алдарт туяач эдгээр бол олноор бол төрийн гарахад бол бас одоо хүмтэй болж улсын наадмын одоо мордын таачааллыг ч гэсэн одоо хөнгөлөхөд бол тухайн үедээ бол одоо үүрэг зорилттой одоо хэрэгжүүлж байсан одоо ийм төвхтэй. Мөн одоо энэ аймгийн Морисот туяачтай холбооны сумдынхаа одоо салбар холбоодыг байгуулахыг тэндээс зорилт болгож тавьсан. Одоо 27 сумдаа салбар холбоо байгуулаач. Тэдгээр одоо ажиллах дүрм жирэм үлгэрчсэн журмыг гаргаж өгөх. Мөн одоо морин уралдааны дүрмтэй болохыг Монголын уяачдын холбоо одоо засгийн газар тавьж хэлэлцүүлэх зэрэг олон саналууд тэр уралдаанаас гарсан. Энэ нь одоо явсаар гад одоо хурдан морины уралдааны дүрм засгийн газрын тогтоолоор батлагдаж одоо 2003 оноос судалгүй 93 Монгол 93 наадам буюу үндэсний их баяр наадмын тухай хууль батлагдсан гарч тэрийг дагаж одоо морин уралдааны дүрм гарснаар бол одоо морид маань нэлээд уралдах одоо журам журамтай болж одоо хөөгд морины одоо аюулгүй байдлыг хангах наадам дэг журамтай болох дутуу иргэдэг болох зэрэг олон үр дагавар одоо бэрхшээлүүдийг бол даван туулсан бол одоо түүхэн тодорхой үед үр дүнгийн өгсөн гэж бол одоо ингэж боддгоо. Мөн одоо аймгийнхаа Морисот уяачдын холбоонд манай аймагчин одоо Монгол орны өнцөг улан бүрээс ирсэн Улаанбаатарыг тойрсон Улаанбаатар хотын одоо тухайн үеийн бэлтээ бүүс компани захирал аж ахуйн нэгжийн захирлууд хувийн хөвшлийнхэн хурдан морийн асуудал одоо бизнес болж орж ирсэн. Өнөөдөр ингээд харахад бол одоо тухайн үед байсан баяр наадам хурдан морины уралдааны дүрм журамтай болсон үндэсний баяр наадмын тухай хуультай болсон байна. Мөн одоо аймгийнхаа 2010 оны үед аймгийн засаг даргын захирамж гаргуулж одоо их байгаа ямар нэгэн уралдаануудад одоо заавал уяачдын холбооны төлөөлөл, сумын одоо их хэмж хэсгийн төлөөлөгч, хүүхдийн байгууллагын төлөөлөгч заавал оролцсноор одоо тэгж сумын засаг даргын зөвшөөрснөөр одоо тийм наадам уралдаанд морин уралдааныг одоо зохион байгуулж явах энэ чиглэлийг бол сумдуудаа өгсөн. Мөн одоо морь уралдах зам харгуйг одоо бас сумынхаа хууль эрх зүйн хэмжээнд орон нутгийн одоо тусгай хэрэгцээнд авах зэрэг олон асуудлыг хөндөж тавьсан. Мөн уяачдын хөдөлмөрийг үнэлэхээр одоо тэр үед чинь хууль гараагүй байхад одоо улсад айрагдсан наранд одоо улсын алдар туяаж өгдөг байсан. Тэгээ хууль гаргаснаар одоо аймгийн сумын алдар туяачид олон зуугаараа бол одоо төрж гарсан. Ингээд уяачдын холбоог одоо үүсгэн байгуулснаар манай уяачид бол одоо галын зохион байгуулалтанд орсон. Галын зохион байгуулалтанд орно гэдэг маань одоо үнэхээр 2000 оны эхээр л одоо анхны гал одоо манай Улаанбаатар хотыг төрсэн бүүс компани захирлууд одоо хурдан моринд орж Төв аймгийн одоо манай уяачдын галуудлаар төвлөрч манай аймгийн уяачдаар л одоо ихэнх том галууд бол төвлөрч байсан. Энэ нь бол одоо Төв аймгийн уяачд маань төв болохын хурдан морины уяж саах эрдэм соёлыг бол одоо энэ олон залуучуудад дэлгэрүүлж хөгжүүлж одоо өнөөдөр энэ хурдан морины уралдаан бол эдийн зэрэгтэй их хөгжсөн. Мөн одоо хурдан адууны удам хөгжлийг сайжруулах энэ олон асуудлуудыг ингээд тавьж хэрэгжүүлсээр өдрийн үрдэнд төрсэн байгаа. За 1998 онд одоо анхны их хурд Баян цагааны 100-ны манлайн хурдан хөлгүү зэрэг бүсийн томоохон наадмуудыг аймгийн Морисот уяачтай одоо шууд одоо зохион байгуулж одоо миний үеийн комиссийн дараагаар нь одоо 2 3 4 удаагийн одоо төвийн бүсийн наадмуудыг зохион байгуулж байсан. Тэгэд бол одоо бол морины тав бол маш олон одоо сумын хөдөөгийн одоо хөдөлмөрчид хөдөөгийн хөх уяач гэдэг одоо жинхэнэ тэр уяачид бол их хэмжээгээр оролцдог. Эрлиз Монгол гэж одоо тийм эрлиз одоо бол тухайн үед л их үүсч өгжөөс сэрвээгээр хэмждэг барьдаг тийм аргаантай асуудал бол гардаггүй. Тийм учраас одоо зөвхөн жишээ ганцхан тоод хэлэхэд 2003-4 оны Төв аймгийн 70 жилийн үед 595 газар бүртгүүлж мордсон байдгийг. Тэгэхээр бол одоо энэ бол ихээхэн тоо тэрнээс хойш бол одоо тийм хэмжээнд хүрсэн одоо улс үсгийн наадам бол тэр олон морийг эргүүлэх туухад бол одоо гарааны төхөөрөмж байхгүй олос татах тийм л хэмжээнд л одоо улсын наадмын хэмжээнд далан барьж байсан үе шүү дээ. Тэгэхээр одоо олсож байхгүй тэгээд одоо олон морийг тууж очиж дутуу хагас эргүүлэх бодлон байдаг. Энэ одоо морийг бодлонгүй болгоход одоо бид нар итвэс сэтгэл гаргаж ажилласнаар одоо анх олс татаж уралдаж байсан. Сүүлдээ бол одоо гарааны сайхан төхөөрөмж
төхөөрөмжтэй болж одоо улс аймаг манай одоо бүх сумдууд өнөөдөр гарааны төхөөрөмжтэй болсон. Гарааны төхөөрөмжтэй болно гэдэг нь морь замбраагүй байдалд юу агсч цаашаа наашаа эргэх хадуурах, дутуу эргэх бодлох ийм уяачдын одоо хөдөлмөрийг талаар бол асуудал үнэхээр хомигдож одоо хөөгдөж гэсэн одоо хамгаалах асуудал бол тэгэхээр ингэж дэг журамтай болж эхэлсэн нь бас үр дүнгээ өгч байгаа гэж ингэж бодож байгаа. Мөн одоо сум болон уяачтай холбоотой байгуулсан гэсэн аймгийн музейд одоо аймгийнхаа холбооны төв аймгаас төрж гарсан тод манлаа, алдарт манлаа уяачид одоо сумдын гарсан тоо тэр танилцуулга музейд одоо тодорхой булан байгуулж байршуулсан нь бас уяачтай холбоогоо одоо нийтийн хүртэл болгож сурталчилгад болоод тухайн үед тодорхой ажил болгож өгч байсан байна. Энэ гарааны төхөөрөмж гэдэг чинь анхны бөхөгт шорон 70 онцог болжир тэргүүн уяастай холбооны анхны тэргүүн 70 байгууллага шороо тойруулж иргэж яасан. Тэгээд шорон дээгүүр давж 70 дээгүүр давж оролдож морь хөдлөх асуудал их гарч яасан. Морь ирэхэд одоо манай аймагт бүх ачаа ирнэ. Улсын наадмын морийн комиссд одоо олон 50 60 100-аар нь морь бэлдэж өгч цэрэг унж морь эргүүлэх асуудлыг одоо манай хариуцсан. Тэгээд энэ Төв аймгийн сэргэлэн Баян Жүлийн адуучтаас одоо Суваас Ударга Эмнийг Дошгин одоо цэргүүд унж морь тавьж өгчөөр морь цуглуулж ингэж өгч цэргүүдээр ингэж журамтай болгож 70-тай болж эхэлж байсан. Тэгээ сүүлдээ бол энэ гарааны төхөөрөмж болох асуудалтай би одоо боддөг юм аа. Энэ өвөр хангаан тэргүүн үнэн бүрэн одоо хэсэг нөхдүүд бид нар ярьж байгаа энэ Төв аймгийн энэ Цэнхэр баар гэдэг гуанз байсан юм аа. Тэр үед тэрэнд л одоо хэдүүлээ ярьж үнэн бүрэн анх зургийг гаргаж энэ гарааны төхөөрөмж гэдэг иймэрхүү юм хийвэл ямар байсан бэ гэдэг төслийн одоо бид нар хэлэлцэж байсан. Тэр нь боловсронгуй болсоор байгаа одоо асар сайхан том төхөөрөмжтэй болсон нь бол одоо үр дүнгээ өгсөн. Сумдууд маань одоо бүгд манай аймгийн сумдууд гарааны төхөөрөмжтэй болсон. Хүүхдүүдийг бол одоо хавар 5 сард уяачтай холбоон судалгаагаа гаргаад одоо сумын эмнэлгээрээ одоо эрүүл мэндийн үзлийг хамруулаад даатгал хамруулдаг. Одоо ийм асуудал бол манай аймгийн сумдууд бол ингэж хэвссэн асуудал бол явандаа ингэж хүүхэд хамгааллын асуудал өнөөдөр өндрөөр тавьж хүүхдийн хөдөлмөрийг одоо үнэлэх асуудал, хүүхдийн одоо хөдөлмөрийг янз бүрээр нэр хаяг өгч одоо хурдмаар унаж байгаа энэ өв соёлыг зөв буруу гэж одоо мэтгэлж маргалзаж байгаа үед бол бид нар бас тухайн үед хүүхэд хамгаалах талаар хүүхдийн байгууллагатайгаа хамтарч байнга хүүхдийн байгууллагыг морины комиссд оруулж аймаг сум одоо авч явж ингэж л одоо явж байсан да тий. 98 онд анхны хурдыг Төв аймгийнхаа буяачтай аваад аймгийн төр засгийн байгууллагаас гэр гаргуулад одоо тодорхой хэмжээгээр хүн соол бэлдүүлээд одоо улсын сайн малчин манлайгаж хэмэтгэхгүй одоо айрыг хүнсийн одоо зах хэмжээний тусламж өгч ингээд аймгийнхаа уяачдыг дагуулan гардаж очиад одоо манай аймгаас олон морд одоо анхны их хурдад одоо хутаалын лөндийн хонгормор төрүүлж одоо юуны Жамдэржийн бууралдах халзан газар амуу үзүүлж байсан анхны их хурдууд тэгэхээр сэтгэлээс гардгүй одоо их сайхан нааднуул гэж одоо бодож явдгийн. Дахид тэр энэ анхны их хурд чинь 3 морины виз өгчээсэн юу уралдах их. Тэгээд тэсэн даваа хоогоо тэр Лүндөв гэдэг харуултаа өдөн залуу агуулж ирсэн. Энийг хонгор морьтой хүү юм байгаа маа. Энийг нэг их хурдын одоо мандат олгооч гэж дагуулж ирсэн. Тэгээ тэр үед за тийж ханд мандуул өгөндөө бид нарт одоо явсан 300 мянган төгрөгийн одоо тэр уяачдын холбоо уяачдыг авч явах зохион байгуулалттай холбогдсарах зардалд нь ханд болгож өгöd тэгээд одоо Лөндийн хонгор морийг одоо Төв аймгийн Ухтаалын уяачийн хонгор морийг ууснаар анхны их хурдад их хол төрүүлсэн нь бол одоо Төв аймгийн үнэхээр бахархалтай их сайхан наадам болж ингэж одоо төгсөн. Мөн заамрын их хурдыг 2008 онд одоо комиссийн дараач хүмүүс тэрний одоо мөнгө төгрөгийг босгох бас 2008 онд ч нэлээх бай хөндөрчсөн. Тэр үед нэлээх олон гал хөлүүд одоо хүйс компани захирлууд их морь үйдэг болцсон байсан. Их бас морины тоо их олон байсан. Хамгийн гол нь заамар сум нэг морь уралдаж байх сайхан замтай тал хөндөй. За тэнд л одоо заамрын наадмын зохион байгуулалтууд их олон морь дурлаж их шурамтай бас сайхан наадам бас л сэтгэл тоногсон сайхан наадам болж өнгөрсөн. Ер нь альва хүнд ажлыг төлөвлөөд одоо нарийн зохион байгуулалт нь сансандаа хүртэл зохион байгуулад эцсийн үр дүнгийн үдээ зогсож явахс айтайхан санагддаг юм аа. Зурган дээр байсан энэ одоо манай ахмадууд өвгөл дуурлууд бол одоо үнтэй санал зөвлөгөөгөө өгч бид нар чинь тэдний санаа оноог авч хэрэгжүүлснээр л уяачтай холбооныхаа одоо манай аймгийн уяачтай холбоо олон зуун уяачд одоо үүсч өгж өдий зэрэгт ажилласан юм да. Тэгээд 1900
96 оны 5 сарын 18-нд ярьсан бол юу 2012 онд Уяачтай холбооныхаа тэргүүнээр засгийн газар хэрэглэхийн сайд манай Төв аймгийн Сэргийдэн сумын Сундын Батболдод бол Төв аймгийн Уяачтай холбооныхоо ажлыг бол шилжүүлж өгснөөрөө бол одоо манай тэнэс хойш манай Уяачтай холбоо улан боловсронгуульж өгч одоо тодорхой хэмжээгээр улсад бол манай холбоо анх намайг ажиллаж байгаад 2 удаа тэргүүн байсан. Тэрнээс хойш ер нь тэргүүний салбар холоогоор саран гэрэл дарахтаа өнгөрсөн жил 25 оны ажлаараа ч гэсэн одоо тодорхой байранд хүрч усаа Уяачтай холбооны өмсөн тавьсан үүрэг зорилтыг хэрэгжүүлсээр үр дүн төрсөөр одоо бас энэ ашигын бус төрийн бус байгууллага гэхэд тодорхой үр дүн өмнө тавьсан зорилтоо хэрэгжүүлээд Уяачтайхаа эрх ашгийг хамгаалаад л одоо зорилтоо биелжүүлээд явж байгаа л гэж та ойлгох тийм. Төв аймагч анхны энэ Дүнжин гарвч чинь манай энэ аймгийн зам дээр хийжсэн шүү дээ. Баруун зүрт. Тэгээд энэ Дүнжин гарвч чинь 2098 оноос 2005-6 хүртэл энэ Төв аймгийн баруун зүрийн аймгийн морины барийн талбай дээр одоо Жэцэгүний хурд Дүнжин гарав гэсэн юу чи уралдаж одоо аймаг дээр манай аймаг дээр хийдэг байсан. Тэгээд энэ зам нь одоо болохоо байгаа. Тэгээд Хүй 7 хот руу явах зөв юм энэ айцын даваач бас болохоо байсан. Тэгээд Хүй 7 хот руу анхны өвлийн уралдааныг энэ хотын одоо манай Төв холбооныхон одоо замыг засаж сайжруулаад ингээд л одоо явсан л да хаврын уралдааныг тэгж л одоо зохион байгуулж ирсэн тий. Хамгийн ахмад нь одоо түрүү хэлсэн манай хоёр сундыгаа одгоо өдөр байх шиг байгаа. Одоо алдарт манлаа байцсан шүү дээ. Хамгийн залуу нь энх мөнх одоо манай хүү анхгүй хоёр байгаа. Фонсоголжирийн энх мөнх чинь одоо авгаан залгамжлаа авч одоо уяач болоо тод манлаа уяач болоод Монголын морин эсрэг Уяачтай холбоо дэд тэргүүн байлаа шүү дээ. Дэд тэргүүн байлаа манай одоо залуу энэ бол одоо мундаг том бизнесмен Уяач тод манлаа уяач болсон залуу бол ийм хөөхд байсан байгаа юм тий. Тэгээд энэ залуучууд бас араар залуучууд зөндөө одоо морин үеийн төвсөн залуучууд зөндөө байна. Бүх сумын төлөөллүүд байна да одоо тодорхой тэгээд одоо энэ сундыгаа байна, энэ одгоо байна, ганжирын сундыгаа байна, оож амин дөржгөө байна. Тэгээд цэрэн жамц онон тэр байж голлоод даваа хогоо энэ байж энэ сайхан залуучууд эргэн дурсгад одоо сөөтөр усууд үлдсэн байна. Аймгийн морин эсрэг Уяачтай холбоонд 30 жилийн түүхийн хүрээнд нэг онцлог юм санагдаж байна л да. Энэ бол 96 оноос 12 он хүртэл 16 жил Төв аймгийн Хурдан морины салбар хооны даргыг хийсэн байдгийг. Тэгээд тэнд одоо хамтран ажиллаж байсан улсууд маань одоо манай Уяачтай холбооны нарийн бичгийн дарга, морины хөмсгийн нарийн бичгийн дарга одоо Эсэрднөө гэж хүн байлаа. Манай Ядамсрангой гэж Хурдан морины зүтгэлтэн байлаа. Одоо манай энэ Очир бат гэж одоо энд одоо байна. За бусад одоо эрүүдмэнд дэг журам цагдаагийн ингээд морины хөмсд олон жил хамтран ажиллаж байсан улсууд маань бас энэ Хурдан морины уралдааныг замбраатай болгоход бас тодорхой хэмжээнд Уяачтай холбоонд түүхэн тодорхой хугацаанд хувь нэмрээ оруулж байсыг бол дурсан хэлэхэд бол бас багталтай байна л да. Тэр үед хамтран ажиллаж байсан морины хөмсийнхаа нөхдүүдэд. Тэгээд одоо яг хуу энэ 30 жилийн ой баярыг бол одоо манай холбоо бас тодорхой хэмжээгээр иргэн дурсаж ингэж одоо бид бүхэнд Уяачтайгаа хамтарч одоо томоохон хэмжээний наадам зохион байгуулах, Уяачтайхаа хөдөлмөрийг үнэлэх, шагнах, урамшуулах, хүүхдүүдэд урамшуулах одоо жил болгон Уяач түүхтэй бол оны шилдэгүүд, тэргүүний алдар, сумын алдарт, аймгийн алдарт, улсын тод манлай алдарт Уяач одоо сумын оны шилдэг хүүхдүүд шилдэг Уяачд одоо энэ олон манай Уяач хүүхдүүдийн хөдөлмөрийг бол өндөр үнэлдэг юунд манай Уяачтай холбоо бол одоо 30 жилийн түүхэд ихээхэн өөрөг ороод гүйцэтгэж одоо тухайн үед бидний мөрөд тавьж ирсэн асуудлыг бол одоо үндсэндээ хэрэгжүүлэн ажиллаж байна гэж би харж байгаа юм. Энэ даатгалын одоо хүүхдийн эрх шиг хамгаалах дээр даатгал гэж асуудал ярих болсон. Энийг бол одоо манай Морисват Уяачтай холбоо бол хавраас одоо хүүхдүүдэд эхжүүлээд Уяачтын морин унаач хүүхдүүдийн судалгаа гаргаад даатгалд намруулаад одоо наадмын төлөө дээр морь үртгүүлэхдээ одоо даатгах биш. Ерөөсөө л одоо заавал даатгалд даатгуулаад даатгалын байгууллагч очиж ажиллаад бас хүүхдүүдийн эрх ашиг тодорхой хэмжээгээр хамгаалаад ингээд энэ даатгалаас гадна одоо бид нарын бас 2011 оноос эхэлж хэрэгжүүлсэн юм бол энэ манай холбооны гол ажил бол энэ хурдан морь унаач хүүхдүүдийн хөдөлмөр хамгааллын хэрэгсэл одоо энэ өвдөг дохойвч
малгайны стандартыг 2-3 удаа өөрчилж боловсронгуй болгож гаргаснаар хүүхдүүдийн аюулгүй байдлаас хэмжээгээр нөлөөлөж үр дүнгээ өгч байгаа юм. Тэр бол одоо хүүхэд морь унж байгаад моноос очиж гэмтэхэд одоо нэг жигд төвдрийн гуцтай өдөр хамгааллынхаа одоо малгай өвдөг дохойч одоо бусад юмнуудын олон жирэм шалгахаас гадна бус тэмээ шалгаж байгаа нь хүүхдээ эрхшиг хамгаалахад одоо энэ хамгааллаа эрхсэл бол одоо бас манай унаач хүүхд манай уяастай холбооны бүх сум салбаруудад бол хэвссэн энэ асуудал байгаа. Төв халахын одоо хордонмор уяж сойх эрдэм соёлыг Төв аймгийн уяачид тодорхойлдог юм аа. Шин санаануудыг бишэл гаргаж жишээлбэл одоо ононгийн морь төжийг хараа анхлан санаачилсан даваа хугаанаар ононгийн одоо хангар давхлын юу бол одоо арга бол одоо үнэхээр хурдан морины уяаны дэг жиремд бол одоо онцгой байр суурь эзлээд одоо за хүн болон одоо хангар давхил гэдэг чинь дээр үед бол тийм байгаагүй шүү дээ өсргээ сунгаад харал байсан. Тэгээд жишээлбэл одоо юу өөрөө адуучин хүн тэр хүн одоо хангар давхил гэдэг өгснөөрөө морь онгойч хурдж амжилтанд хүрдэг гэдгийг л олж харж амьдралдаа дуршлагаж нотолж харуулсныг л одоо харуулж байгаа болоо Төв аймгийн уяачд үнэхээр одоо Төв алхахын морь уйчэд морь уйх эрдэм одоо соёлыг түгээн дэлгэрүүлэгч завгар нь л одоо гэж хэлж болохоор манай аймгийн уяачд бол жинхэнэ эр хүний нөхөрлөл чинь энэ хурдан морины уяа энэ эрийн одоо найзын шагаа одоо эр хүний жудагч нь бүхэн дээр ингэж гардаг чи манай 93 наадамч эртээ ирвэ Шингис хаан нэвээс одоо уламжилж олон 800 жил одоо явж ирсэн энэ адууг одоо гаршуулж гэршүүлж эзэмшиж эдлэхээс эхлээд л одоо уралдуулж юу сэнгэж одоо байсан бол ингээд эр хүнийг бол үнэхээр одоо хурдан морины уяачд гэдэг чинь бол үнэхээр одоо эвлэлд нэгдэж одоо нөхөрсөг найзсаг ийм сайхан болдог бол одоо морин дээр юм бол эвлэр төвлөрч чаддаг бивнээс харамгүй хэлж ярьж өгдөг суралцдаг үнэхээр одоо найзын эр хүний одоо сайхан л одоо эр хүний хийдэг л ажил хамгийн гол нь залууч хэлээд байгаа шүү дээ. Энэ морь уян гэдэг чинь залхуу хүний ажил шээ. Ажилтай хүний ажил. Нэг хүн одоо адуу хариулдаг бол одоо хажуугаар нь морио уйнаа гэж нэ гэдэг чинь хоёр өдрийг хийж байна. Одоо дээрвийн одоо үйлдвэрийн төлөвлөгөө даалгавар биелүүлж ивэл 220 биелүүлж байна гэсэн. Тийм учраас би уяачтай бол үнэхээр хөдөлмөрч дайчин одоо улсууд юм аа. Морь дагсан улсууд ер нь одоо мууддаггүй юм шүү. Сайн явдаг юм шүү. Ер нь одоо морины сүүл боож байна гэсэн тэнгэрт одоо төмөн маань хүчсэнтэй тэнцдэг огторгой тэнгэрт одоо засаж байдаг. Тийм учраас морь уйх нь их буянтай, хямартай одоо үнэхээр одоо их сайхан хөдөлмөр эр хүний одоо жавхаатай ажилтай хүний хийдэг ажил шүү гэж би залуучуудад бахархан гэж уриалгахад их таатай санагддаг би. Өнгөрсөн 30 жилийн түүх амжилт сорилтыг хамтдаа эргэн дурслаа. Хурдны мордын төвөргөн үргэлжилж уяачдын ур ухаан улам тэлэн өв соёл маань үе дамжин хөгжсөөр байна. Энэ бүхний ард Төв аймгийн морин спорт уяачдын холбооны үеийн уяачид зүтгэлтнүүдийн үнэтэй хов нэмэр оршиж байна. Өнгөрснөө бахархан дурсаж ирээдүгээ итгэл дүүрэн харсан энэ ойн шинэ амжилт, шинэ залгамжийн эхлэл байх болтугай. Хөлөг мордын хиймэр өөдөө Монгол уяачдын алдар суу мөнхөд дуурсах болтугай.